Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан ерөнхийлөгчийн илгээтэй 2100 детгэлэгт хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийн илгээт 2100 хөтөлбөрийн эзэдэд захиад даалгавар гартууллаа. Детгэлэгт хөтөлбөрийн эзэд болж эх орондоо бэлтгэл хөтөлбөрөд суралцж байгаа оюутнуудад ерөнхийлөгч сурлагын өндөр амжилт хүсэж захиад даалгавар гартууллаа. Анх ээж манад хэлж ийсэн. Тэр нөгөө нэг хүүхдүүдийн нэр зарлагдсан байсан л да Facebook дээр. Тэгээд ээж тэрийг төрүүлж хараад надад хэлж ийсэн. Ер нь бол их баярлж ийсэн тохойд гэр бүлэрээ. Айгүй нэг тийм гоё тийм хандлага мэдэрсэн тохойд. Тийм бас их хариуцлага мэдрэгдсэн л дээ тохойд. Одоо ямар мэрэгчлэр аль улсыг бас зорих гэж? Би Солонгос улсыг зорих гэж байгаа. Сэргээгт хэрчим хүч гэдэг мэрэгжлийг сонирхож байгаа. Би анх ерөнхийлөгчийн илгээлтэд ер нь яаж орд юм бол гэд мэддэг байсан. Тэгээд орохыг амар хүсдэг байсан. Тэгээд мэддэг болохоор тэгээд санхүү эдийн засагт орсон байсан. Тэгээд яжгаад нэг өдөр залгаад ерөнхийлөгчийн илгээтэд тэнцэн байна. Мэдсэн үү гэхэд тэгээд уцаар ярьсан хгүй юу. Тэгээд манай аав ингээ хажуунаас сонсоод бүр ингээд баярлаад өсрээ гүйжсэн. Тэгээд ер нь манай гэрийнхэн бүгдээ амар баяртай хүлээж авсан. Аав ээжийнхаа одоо нэг том ачаанаас ингээд хөнгөвчлж байгаа юм шиг санагдсан. Тэгээд өөрөө амар бахархсан. Одоо ямар мэрэгчлэрээс аль улсыг зорих гэж байна? Одоо би статистик мэрэгчлэр хятад улс руу явах гэж байгаа. Тэгээд энэ тэтгэлийн ачаар хүссэн улсдаа хүссэн мэрэгчлэрээ суралцгаасандаа маш их баяртай байгаа. Би одоо энэ мэрэгчлэр сураад одоо олон улсад өөрийгөө сориод илүү бие даасан хариуцлагатай хүн болж төлөвшнө гэдэгтээ амар итгэлтэй байгаа. Тэгээд одоо сурж ирээд мундаг хүн болоод эх орондоо бүх сурж мэдсэн зүйлээрээ ингээд эх орноо хөгжүүлнэ гэж боддог. Тэгээд миний мөрөөдөл гэх юм бол би Монгол улсын анхны ардчилсан эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсдэг. Тэгээд эх орноо илүү сайхан болохыг хүсдэг. Амар догдолж баярлж талархан хүлээж авсан. Тийм. Айгу ээжтэйгээ хуваалцсан. Ээж нь бас баярлаад миний охиноороо бахархаж ийн гэд тэгсэн. Одоо ямар мэрэгчлэр аль улсыг зорих гэж байна? График дизайн мэрэгчлэр Солонгос улсыг зорихоор төлөвлөж байгаа. Сэтгэдэггүй мэлээ. Тэгээд яг аав ээж өөрөө хэлээд би өөрөө мэдгүй аав ээж хоёр үзсэн. Тэгээд яг мэйл эрэхт нь яг анх итгэл амар баярлжсэн. Аав ээж яаж хэлж өгсөн? Бас амар баярлжсэн. Бараг надаас илүү баярлжсэн. Одоо ямар мэрэгчлэр аль улсыг зорих гэж байна? Барилгын инженерээр Япон улсыг Ягаад би мэрэгчлэр? Ер нь 10 жил тахтал ер нь барилгын инженер болно гэж боддог гэсэн. Сэтгэлд бол маш гоё юм. Амар догтлоо яг ингээд ерөнхийлөгчөөс очиод захиагаа гардуулж аваад амжилт хүсье гэж хэлэх нь бол үнэхээр гоё байлаа. Тэгээд бас аав ээж хоёртаа бас баярлаа гэж хэлмээр байна. Өдийг хүртэл авч явсан маш их баярлаа гэж хэлмээр байна. Анх энэ мэдээг тэнцсэн гэдэг мэдээг сонсоод ямар одоо сэтгэл төржсэн бэ? Маш гоё сэтгэл төржсэн. Би нөгөө анх ихчтэйгээ гадуур явж байгаад гинэд манай ангийн багш надад минь хүргээд тэгээ би юу болж байгаагаа мэдгүй маш их баярлаад тэгээд аав ээж хоёртаа хэлжсэн бөөн баяр болоод бараг ойлцгааж байсан. Тийм. Ямар мэрэгчлэр аль улсыг зорих гэж байна? Одоохондоо улсаа шийдэг байна. Гэтэ магадгүй Унгар улсыг зорино гэж бодож байна. Ягаад гэвэл Европод маш олон боломж байгаа гэж би харж байгаа. Тэгээ олон улсын харилцаа мэрэгчлэр сурах гэж бодож байгаа. Аав ээжтэй 10 жилийн багш нартаа тэгээд бас одоо мөсийн тэтгэлэг хөтөлбөрт бид нар тгчээлээ зааж өгж байгаа бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдээрээ хичээ, бүгдээрээ амар том хариуцлагыг өрөөд явж байгаа учраас бүгдээрээ яг зорьсон зорилготоо хүрээд ирээд Монголдо ирээд Монголоо бүтээн байгуулалтанд хөв нэмрээ оруулъя. Ерөнхийлөгч юу гэж хэлв? Сайн сураараа тэгээд мундаг болоорой хэлээ. Ямар мэрэгчлэр аль улсыг зорих гэж байна? Япон улс руу ямар ч хэлсэн галт хэрэгс хурдны галт хэрэгсгүй бол уул урах нь уул нөхлөх тиймэрхүү мэрэгчлэр л явъя гэж бодож байгаа. Яагаад энэ мэрэгчлийг ерөөсөн? Нөгөө Монгол улсад ингээд хөгжил их байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд Япон улстай адилхан ингээд уул нөхлөө зам гаргачвал ингээд хөгжил хамаагүй багас боломжтой. Тэгээд бодсны эцэж ирнэ. Тэрийг бодож байгаа. Хэр их судалсан мэрэгчлэр хамтаа? Навгүй судалсан. Тэгээд өдөрөнд бас яг шийдвэрээ гаргаж чадаагүй л баг. Би яг нөгөө анх Герман руу явчихсан байхгүй юу уулуурхай инженерээр. Тэг их чаач яг энийг сонсоод за энэ ч яг миний боломж юм байна. Тэг Япон руу сурна гэж бодож байгаа. Тэгээд Япон руу шүтээсийн ангид нь орч чадаагүй. Тэгээд яг эндээ л орё гэж бодоо тэгээ орсон да. 9 сард хичээл эхэлсний дараа сонссон. Ерөнхийдөө тэр үедээ үнэхээр гайхширсан, үнэхээр аавна гэж бодоагүйсэн болохоор үнэхээр гоёсэн. Хинтээ анх хуваалцсан баярт мэдээгээ. Мэдээж гэр бүлийнхэнтэй уулзсан. Яаж хүлээж авсан?
мэдээж үнэхээр баяртай хүлээж авсан. Үнэхээр том тэтгэлэг болохоор. Ямар мэрэгчлэр аль улсыг ер нь зорихоор төлөвлөж байна? Нано технологиор ерөнхийдөө Австрали улсыг сонирхож байна. Яг энэ мэрэгчлийг ер нь сонгосон. Нано технологи ер нь өөрөө айгүй сонирхолтой байсан болохоор ер нь сонгосон. Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж эх орондоо оюуны ганцхан дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодтоглоо. Ерөнхийлөгч илгээд 2100 хөтөлбөрийн хүрээнд 1052 оюутан Америк нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канада, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литв, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куб, Казахстан гэсэн 21 улсын ихтэй сургуульд суралцж байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь сум хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж бэлтгэл хөтөлбөрт хамруулан дэлхийн шилдэг ихтэй сургуульд сурах болцол хангахад нь бэлтгэж улмаар суралцуулж төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүжүүлэхэд томилон ажиллах зорилготой цогц хөтөлбөр юм а.